Мөс хөлдөөдөг савнуудыг усаар дүргэж байваа. Тэдгээр савнууд нь яг адил хэмжээтэй бөгөөд хөлдөөх мөсний тоогоороо ялгаатай байв. Цэнхэр сав 8 ширхэг мөс хөлдөөнө, харин ягаан сав нь 16 ширхэг мөс хөлдөөнө. За тэгэхээр бүгдээрээ энд өгөгдсөн цэнхэр савыг зуръя. За цэнхэр өнгөөр зурнаа. Тэгэхээр цэнхэр сав 8 ширхэг мөс хөлдөөдөг гэж байгаа. Тэгэхээр цэнхэр саваа 8 тэнцвэсэгт хуваая. Инхийн тулд бүгдээрээ үүнийг хагаслаа угаад, ахиж хагаслаа угаад, за тэнийгээ бас ахиж хуваагаад. За энэ арай ойрхон болчихлоо. За байж байгаараа би жахан цэвэрхэн зураадах юм. Тэгэхээр үүний хагас дахиад хуваалаа. За ингээд 8 тэнцүү мөс хөлдөөнө. Энэ бол цэнхэр сав. За одоо үүнтэй адилхан хэмжээтэй ягаан савыг зурах хэрэгтэй. Ингийн тулд үүнтэй тэнцүү урттайгаар зуръя. За гэхдээ манай ягаан сав бол 16 мөс хөлдөөдөг байх хэвээр. Энд тэнцүү хэсэг гаргаад тэр хэсгээ 2 тэнцүү угаад. За эн чинь 8 гэж байгаа. Тэгэхээр 16 болохын тулд хэсэг бүрээ 2 туваагаад ингээд бараг болчихлоо. Жаахан төвхтэй байлаа шүү. Гэхдээ болчихлоо. За эргээ бодлогоо харъя. Одоо цэнхэр савнаас 3 мөс авч аягандаа хийн үүнийг хийцгээе. Тэгэхээр 1, 2, 3 мөс цэнхэр савнаас авч ундаандаа хий. За харин ягаан савнаас хэдэн мөс авбал үүнтэй яг тэнцүү хэмжээний мөс болох вэ? За тэгэхээр үүнийг олох хэд арга байна? Эхлээд үүнийг тоогоор илэрхийлье. Энэ савнаас хичнээн хэсгийг нь авсан бэ? За би 8 тэнцүү мөс байснаас 3-ыг нь авсан гэхээр энэ нь 8-ны 3 болно. Тэгэхээр асуулт маань 8-ны 3 нь 16-ны хиттэй тэнцүү вэ гэсэн асуулт болон хувирч байна, тийм ээ? За дүрсэлж үзье. За яг тэнцүү хэмжээтэй мөс авъя гэх юм бол 1, 2, 3, 4, 5, 6. 6 мөс буюу 16-ны 6-г авна гэсэн үг. За энэ нь яг юу гэсэн үг вэ? Тэгэхээр 8-ны 3-аас 16-ны 6 руу шилжүүлэхдээ хүртэр хуваарийг нь 2-оор үржүүлнэ. Яагаад гэвэл ягаан савны 2 мөс нь цэнхэр савны 1 мөстэй тэнцүү хэмжээтэй. Цэнхэр савнд 8 тэнцүү мөс байгаа. Тэдгээр тус бүрийг нь 2-т хуваахад ягаан савны мөстэй тэнцүү болно. Тэгэхээр 16 болохын тулд 2-оор үржүүлнэ. Ингээд цэнхэр савнаас 3 мөс авсан тул тэдгээр тус бүрт харгалзан 2 мөс ягаан савнаас авна. Ийм учраас 2-оор үржүүлэх нь зүйтэй. За цэнхэр савнаас авсан мөстэй тэнцүү хэмжээний мөс авахын тулд ягаан савнаас хэдэн мөс авах вэ гэсэн асуултын хариу бол 6 мөс авах хэрэгтэй гэсэн хариулт байна.